За хар бих ноёны дурсамж ярианы сүүлчийн хэсэг буюу 7 дугаар хэсэг. Өнгөрсөн дугаарт бол Хэрэгттэй байлтахаар Тэмүүжин хаан нийт хүн амынхаа 3/1-ийг гаргасан юм том дайнд явсан байгаа. Хэрэгттэй байлтахаар. За тэгээ үлдсэн хүмүүс нь болохоор ард иргэд нь Хэрэгтийн газар нутаг дээр очиод суурьшъя гэсэн юм шийдвэр бүртээ толгойлон гаргасан байгаа. За тэгээд бүх аймаг нүсэн гэж байгаа. Өөрөөр хэлбэл хамаг Монголын үрэлгээ хийж газар нутаг сэргээдэг 100 дутмын нэг өр хүлдээд үлдсэн 99 дайнд явж байгаа юм аа гэж. Тэнд Хэрэгтийнхэнтэй байлдана гээд эмгэн байсан ч утгаа ирлээд ачаа айл гэртэйгээ алгуур нүүж байгаа юм. Бүр татарын нутагт байсан ардууд хүртэл Хэрэгтэд очино гэдэг урт нүүдэл. Газар нутаг сэлгэн хэдэн жилийн нүүдэл ийм болсон бүлгөө. Тэр газрыг 3 жил хэртээ сэлгэцээр байлгахын тулд мөн Хэрэгтүүдийн газар нутгийг маш хурдтайгаар эзлэхийн тулд очиж суух дайн хийж байгаа юм. Суучихсан байхад чи яах юм гэдэг дайн. За эхний ээлжийн 3 хүрээ нүлээ гэж юм. Бүртээгийн шилмэл эмс цэрэгтэйгээр боорчин хүрээ, аруулаад мухлаан хүрээ, зүрхэн бүртэн хүрээ, их агуураг их цэрэгтэй олон байлд үздэг туршлагатайгаар манлай цэргүүд болоод явна. Тэд нар харьцангуй залуу хүмүүстэй хүрээ гэж байна. За хоёрдугаарт болохоор манай төмөрчдийн хүрээ нүж байгаа юм аа гэж байна. Сүбэдийн гэр бүл, зэлмийн гэр бүл гээд айхтар цэргийн хүчнийхэн төмөр нүддэг тул бяртай, бүдүүн эмстэй, бүдүүн эрс хөвгүүдтэй тийм хүрээ явж байгаа. Хойд тал гэвэл ургууд мангуудаа хүрээ ирж байгаа. За дайны 3 дугаар хүрээ нь хил хамгаалтын цэргүүдтэй хүрээ. Алтан улсын хил дээр байдгаар яг нуурын орчмоор орж ирдэг учраас тэнд эсвэг тавьж байгаа юм. Эсвэгнийг дагуулад эсвэг нутгаас их дуртай иргэдээ ав гээд нэг төмд үлдээсэн гинэ. Эсвэгнийг одоо энэ авч яваад одоо энэ их нүүдэлтэй эсвэг нутагтаа үлд гэд тавьчихж байгаа юм байна. Хил хамгаалтын байдлаар гэх юм уу. Тэгээд хатан цол авч байгаа тэрэ гэж байна. Бүртээ их хатан чинь татар эсвүүд манайхыг сайн хамгаалж байгаарай. Дүүгчин Хэрэгтэд газар нутагтай болгоод чамтай дараа нийлүүлнэ. 3 жил наана дисэж байгаараа гээд яваад өгч байгаамаа гэж. Эсвэл тийм өргөн уудам нутгийг 3 жил хатан хаанаар суугаад 100 айл бүрээс нэг өрх аваад үүнийгээ тогтоож чадвал бүрэн түүний мэдлэлд очноо. Тэр бүх зэрэг бүх урчууд янз бүрийн чадамжтай хүмүүсийг тэр хатанд нэгтгэж бүрэн хүчрхэгжиж чадах юм бол жижиг улс болох боломжтой болж байгаа юм. Маш ашигтай. Тэгэнгүүт манай өндөр хамартай ааштай хатан уухан тас зөвшөөрнөцтэй гинэ. Энэ эсвэг өндөр хамартай ааштай хатан гинэ. Алтан улстайгаа тэд нар угаас Тэмүүжин хааны найрамдлын үед гэр манах ажилтай хэрнээ асар хурдтай хөгжих тасын хатан болно гэдэг нь болж байгаа юм. За яг энэ тухайн үед бол алтан улстайгаа Тэмүүжин хаан найрамдалтай байсан үе гинэ. Ийм үед одоо гэрээ манах гэж үлдсэн байх нь байна. Тэгээд тэр хэсэгт нь бол олхнууд байранда байж байгаа, ихэрсүүд ч гэсэн байранда байгаа. Олхнууд ихэрсүүд бол нэлийн юм баян чинэлэг аймаг байдаг. Худалдаа 8 одоо хөгжсөн. Тэгээд эдгээр бол одоо манайх дагаар хэдий орсон боловч бид нарыг дагаад бол явхааргүй яг тэр газараа үлдчихэж байгаа гэсэн үг. Энэ ихэрсүүдтэй олхнуудтай харилцаа сүлбэгээ сайжруулах тийм том ажлыг хариуцаж авч байгаа. Хатан цолтой Тэмүүжин хааны бие төлөөлөгч гэж ойлгож болох юм байна эсвэг. Дурын тооны татар гэхээр олзлогдсон татарынхаа 5/1-ийг авч үлдсэн гэж байна. Татар иргэдийн 20% нь 10,000 болж байгаа юм байна. Тэрийг эсвэг харж хандаж үлдчихэж байгаа. Эсвэг тагнахаар бас хэдэн өрх айл үлдээд байгаа юм байна. За тэгээд нүүдэлт нь болохоор эрд цэргүүд эхлээд явна. Дараа нь тоног дээрэм хийгчид, газар нутаг шилгэгчид гээд маш удаанаар нэгэн цуугаар айхавтар өргөн талбараар нүүж очивоо. Бүр говьор нь хүртэл очиж байгаа. Усаа дагдаг нь усаа, уул дагдаг нь уулаа, 3 жигүүрийн дай шиг гэж ойлгож байна. Бүсчилсэн нутгийн бүх нүүдэл явж байгаамаа. Нэг ч хэрэг болгоныг тоолоод танахыг ялсан гэдгээ тунхаглаад 10 зуутын зохион байгуулалтандаа авна. Тэмээ хариултууд нь тэмээ хариултуудаа авна. Тэндээс бид орчуудыг хайна гэд хүмүүстэйгээ танилцах аялал юм аа гэж. Бүхэл бүтэн улсын нүүдэл гэдэг амаргүй асуудал. Хонь адуу малтайгаа хээлтэй эмхтэйтэйгээ хүртэл нүүж буй учраас хэдэн жилийн асуудал байхгүй юу? Тэмүүжин 8-ыг номхотгож байхад бид нүүжил байсан даа гэж. Хэрэгттэй байлдаж байгаа. Хэрэгтийн цаанд байгаа 8-тай бас өргөжлүүдэд байлдаж байгаа. Энэ үед ингээд яах нь нүүсээр л байсан байх нь. За тэгээд эсвэг тэр одоо үлдээсэн гэж байгаа шүү дээ. Татаруудаа хараа гэд хил дээр үлдээсэн гэж байгаа. Энэ нь бас цаад тутгараа. Татаруудад одоо хэдий эсвэг нэр олсон боловч одоо чонсынханд 100 хүний нэг тутамд нэр төрөө хүргэх тийм өндөр хариуцлага одоо унж байгаа юм байна. Энэ бол нэг төрлийн сорио гэж байгаа. Тэрийг давж чадна гэж байгаа учраас хоёр хатны нэгийг тэнд байлгасан гэж байгаа. Хааны хатууд чинь нэр төртэй байж уус амаржих учраас хатан болно гэдэг амар зүйл биш ээ. Бүртээ түнд дургуудаа биш, дуртаадаа тавьж байгаа юм. Тийм ихээр тэр хатныг хүндэтгэж дүүгээс нь төрүүлж, эсүү хатанд итгэж араа мануулж байгаа явдал нь тэр гурван одоо тий эсүү хэсүүхэн бүртээ энэ гурав бол хоорондоо эв түнжинтэй найртай байгаа гэсэн үг. Бүртээд хүлийн зөвшөөрөгдөн гэдэг хэр баргийн эмээ давдаг даваа биш шүү гэж байгаа. За туулын түнд очисон чинь өөлөн ээжийг хашгираад л явчихв.
Ямар сайхан газрыг юу болгов вэ? Бүртээ хатан минь хараач. Элбэг дэлбэг газрыг ингэж сүйтгээд яана вэ? Босгох байсан бол яах гэж нүүж ирв. Хайрын орд балгад, хайрын хэрэм агуураг гэр. Манайхыг шатаачаад тойрол бас өөрийнхөө шатаа гинэ. Хирээдийн тойрол хаан өөрийнхөө нөгөө сууж байсан тэр орд хэрмийг шатаачаад явцсан байгаа байхгүй. Одоо хорлож ийн гэсэн үг байх та. Гэхдээ энэ нь болохоор зөвхөн дээвэр нь модоор баригдсан байсан гэж байгаа. Энэ туулын түн гэдэг нь миний бол ойлгосноор одоогийн Улаанбаатар хавцаа юм болов уу гэж би бол бодоод байгаа. Тэрэлж налах гэж яригадаад тэгээд туулын түн гэхээр би бол тэгж ойлгосон. Бурууч ойлгож иж магадгүй ш манайхан сайн лавлаарай. За тэгээд туулын түнд нь тойрлван одоо ордонд байдаг байсан юм байна. Тэгээд ирсэн чинь шатаацсан. Тэгээ хайрын ямиг одоо шатаацсан байх юм аа гэд өөлөн ээж нилээн харамссан байх нь. Тойрол ханы өргөө гээд манайдаа томоохон балгад байдгаа гэж байгаа. Тэр балгасыг дээвргүү болгочихсон байсан. Нэгэнтээ эсхийг гэртээ байж байгаад сэргээж засна гээд тэр жилдээ өнжөөд 2 дахь жилээс балгасаа сэргээж эхэлсэн гэж. Тэгээд бид байнга Тэмүүжин хааны цэрэг зэвсэг адуу мал хоол хүнсээр жим татаж тэтгэх учиртай. Ойрхон байсан дээр Хэрээдүүд дахин байлдахгүй учраас зэр зэвсгийг Тэмүүжин рүү зөөж байсан. Маш өндөр хангамжтай бүх аймгийн хангамжаар тэнд дураараа засаж байгаа юм. Өмнө нь онож харваарай гэдэг хан байсан бол хамаагүй чиглүүлээд харав гэж болохоор их хэмжээний сум аваачиж өгсөн гэж юм. За хэрээдүүдээс олдсон цэргээ Тэмүүжинд тэ 8-та байлдаж байгаа Тэмүүжин рүү явуулаад байсан байх нь. Тэр үед миний инээд их хурч байсан. Сайн уйсан морь сайхан өнгөлөг төмөр бүхнийг авч байсан учраас 8-ны байлдаанд та нарын мөнхийн дайсныг бид устгаж өгч байна гэдэг гэрээний дунд хурдан адуугаа өгч байгаа ноёд нүдэндээ нулимстай хэрнээ амаа сэтэлж инээгээд өгч байгаа юм. Тэгж байж дараагийн амьдрал ингэчихгээд байгаа учраас юм л болсон гэж. Одоо энэ нөгөө хэрээд 8 чинь хил залгаа тэгээд банк хоорондоо одоо мөнхийн дайсагналтай байдаг байсан. Тэгээд одоо хэрээдийг дагаар авцсан. Тэнгүүд хэрээд ноёдуудаас яах нь 8-ны чинь те мөнхийн дайсны чинь дарж өгч ингээд одоо алба татвар гэх юм уу те морь зойр зэвсэг янз бүр юм авч исэн байх нь байна. Туулын түн дээр очичоод байж хад цаашаа нүүхэд ард түмэн хитрхи ядраад дээрээс нь зарим нэгэн эмэгтэйчүүд төрөх цаг болоод нүүдэл хурдтай явж чадаагүй учраас 8 хүртэл нүгэвэ гэж байна. Тэмүүжин ханыг нэхэж байгаад хамт сууя гэтэл өвөл болоод түн дээр гацсан. Туулын түн дээр жаал амарч байгаа цааш 8 руу нүүн гэж бодож сууж байтал тэнд арай тухалчихсан. Түнгийнхээ дээврийг янзлсан чинь тэр хитрхи тухтай байснаас бүртээ эндээс нөөхгүйгээд суучихсан. Та ардууд энд хар чулуунаас авах юм чинь эндээ та нар хүдэртэйгээ ч орхон хар болттойгаа ч орхон сайн бүлгөө эндээ бай. 8-тай манайхан ариун их байлдах учраас самуун газар очиод яах юм гээд 4 жилийн дараа нүүгээд ийм юм болвоо гэж юм. За тэгээд Тэмүүжин хан 8-ыг ялгаад хурж ирээд жинхэнэ нөгөө албан ёсоор хэрээдүүдээ хуваах болсон. Энд чинь нөгөө доор нь дагаар орсон авг отгуудын хүмүүсийг тал талдаа хувааж авдаг гэж байгаа шүү дээ. За тэгээд тэр нь хуваалт нь эхэлсэн гэж байна. Өмнө нь бол цэргийн яаралтай таллага байсан учраас цөөн хідэн хэрээдэр тэд нэр туугар хийж авч явсан байсан бол өдөрт бид нуугдсан, оторт явсан, бэлтсэн байсан ардуудыг бүртгээд гэр гэрт нь хориод байсан учраас бүх ирчүүдийг цуглуулад албан ёсоор таллан хуваах цаг болвоо. Гэтэл боорч дутчихсан байв. Яасан гэтэл 8 дүлдээсэн гинэ. Яаж байгаа юм гэтэл тэнд 8-ыг амарч улаад ямартаач эхний хэмжээний дайнуудыг хийгээд байж бай гэд үлдээв гин. Иймд боорчийн хөрөнгийг бас бодох юм байна гэд бид албан ёсны хуваалтаа хийв. Гэвч Тэмүүжин гэрхэд аль эрт бүх ноёдод гарах цэргүүд нь бэлэн би энийг авах юм уу гэд тусгад бэлэн байрлуулчихсан сууж байв шүү дээ. Дундуур нь ганц 2 л хөдөлгөөн орно. Яг аль хэдийн тэг хэрээдэд нүгөд очсон учраас Тэмүүжин 8 яллаж ирэхээс өмнөх нь учраа олцсон л байсан юм байна. Бүртээ нэр сүр улам өсөв. Ийм сайн бэлтгэсэн байх гэж. Тэгээд туулын түнгээс сайжруулад бид нар хит олуула тэр бүсээр ажил төрсөн чинь маш хурдан талхлаад газрын заас хэтэрсэн тул цаашаа орхны хөндийн нүүхэр болвоо гэж байна. Туулын түнд 3 жил болох хугацаанд Тэмүүжин ханыг Чингис хаан болгочход бас нүсэн гэж байна. Энэ удаад хар хорин байгуулах гээд нүүж байгаа. Тэнд нэг балгас барьчгаад хяргас хүртэл нөв. 8 руу л очих гээд байгаа ухаантай. Энэ жилүүд нүүдлийн жил байсан. Байшин бариад л цаашаа нүгэд байсан. Чингис хааны нөөц сан аль аймагтай холбоотой. Тангууд алтан устаач жим татхад хялбар болохоор орхны балгадыг бариад хяргасын балгадыг барихаар цааш нүсэн. Алтан өвөр орох зорилготой нүгээд явж байсан. Ер нь бол Чингис хаан тэрүүгээр улс төр тангууд гээд эхлээд тангуудын 2 жилийн дайн, сартуулын дайн гээд дайнууд байгаа. Тэр хугацаанд бид бол байшин бариад л нүүж байсан. Ерөнхийдөө Тэмүүжин хаан хаанд хүртэл байлдан тэр хүртэл гүйцэж барих гээд нүүж явсан. Манай Тэмүүжин хаан сумшиг хурдныг хэлэхүү хойноос нь алхаад явж байлаа. Явган цэрэг хойно хэдэн жилээр хоцорч байгаа гэсэн үг ээ. Тэр их ардууд чинь туулын түнд амьдрах аргагүй болоод бэлчээр талхаллаа гэдгийг соргог хүлээж авдаг. Нүүдэлчин ардууд тул хурдан нутаг сэлгэдэг. Тэгэхээр түнгээс цааш орхны хүндээ явж байгаа юм аа гэж.
Тэгээд элдэг хатныг туулын дүнгийн хатнаар өргөнө гэхэд Эбаха би туулын дүндээ хатан болж үлдэнэ гэд цамнсан гинэ. Тэгэхэд бүртээ туулын дүнгөө эсвүүхнээр мануулна гэж айшилж байгаад Эбахаг суудлаас нь арчиж хаяад занжиндаа өг гэд хөөчихсөн юм гэж байна. Тэгэхээр яах нь одоо эрэмт дараагаараа бол одоо анх эсвүүхэн орж ирсэн байгаа штэ. Тэгэхэд тэрний дараа орж ирсэн Эбаха яах нь эрэмт дараагаа мэдхгүй одоо том дуурсан гэсэн үг юм байна. Иннээсээ болоод яах нь хөөгдсөн гэж байгаа. Энийг харж байсан нөгөө хулан хатан байгаа шүү дээ. Тэмүүчний баг хатан, хулан хатан одоо хамаагүй ашиглаж болохгүй мэн гэдгийг мэдээд ерөөсөө Тэмүүжин хааныг сүүдэр шиг хамт байна гэд зүгтсэн болно гэж байна. Бүх тэнд хулан хамт явдгийн шалтгаан тэрэ гэж байна. Яагаад гэвэл энд тэнд балгасын манаач болчих гээд байсан учраас гэж байна. За Эбахагаар далимдуулж эрх мэдэл бол хязгаартай тий ялангуяа хатны эрх мэдэл хязгаартай шүү гэдгийг бусдад нь ойлгуулсан юм хэрэг бас юм байна. Ингэснээр төрийн оролцоод бүх томоохон хүчинд хан хатан өөрөө урвал ард нийтийн хохирлоор төлнгээд бүх улуурчнууд өөртөө хоргийн хязгаартай болж ирсэн юм а гэж байна. Хязгааргүй эрхтэй мэтээр сэтгээд Эбаха гинцэн баггүй юу? Энд чинь Жахаа хамбуугийн засагтай муугийн илэрлээ гэж байна. Хөөхий Жахаа хамбуу төлөгний ширээнээс ийн хөөгцөндөө гэж нөгөө Хирэдийн Жахаа хамбуугийн охин байдаг хаа тэ Эбаха нэр дор туулын дүнгийн ноён болчих гэж үзэж байгаад жижиг тоглоом хийгээд хусуулахгүй юу? Тим амархан ноёдын судалд Тэмүүжнэр төлөөлөлд орж ирнэ гэж байхгүй. Тэмүүжин бол бидний нүүр бүлгөө. Биднийх зүрхэн бид байхад та нар ойлгохгүй яваад байгаа юм аа гэж. Хэдий Тэмүүжин байгаа боловч цаана нь бид нар байгаа. Бид нар тэр тоглолтыг удирж байгаа шүү гэдгийг хэлж явах шиг байна. Харин тэр үед өөлийн ээжи би мэрэгдийн нутагт суун эндээс сууч игэлээ олно гэд. Үүнээс болоод бид төлөвлөгөөнөөс гадуур хойшоо жижиг өмчийн хүрээ байгуулах ёстой болоод хойшоо явсан. Хоёр газар руу бүртээтэй тэнд хар хорон байгуулж байгаа бол өнчин мянгатыг дахиж байгуулж байгаа мэрэгдийн нутагт гэж юм. Чинэт ноёд түшгэнд нь нас өөдөө хайлаад эдэр залуучууд эцгийн мөрөөслөөр явж байгаа хэдлүүлтэд энэ дутагдaltaй талыг өөлийн ижи гэдэг хүн дүүргэх юм байна гэд өөлийн ижийн өнчин хүрээг мэрэгд нутагт дахин байгуулж өгсөн ч манай өөлийн ижи ямар туулын түн шиг өндөр балгас нэх биш хүчтэй хэрэм бариад өгөхөд болно. Дотор нь эсхийг гэртээ амьдрна. Хэрмээ хаяхад эсхийг гэрээ аваад нүүхэд болно гэдэг хүмүүн юм аа. Өөлийн ижигийн өнчтийн хүрээ бол айгүй энгийн л юм байна. Бараг гаднах юм нөгөө хамгаалтын хүрээг нь барьчихад л болно. Дотроо бол тэгээд гэрээ бариад амьдцгаачдаг гэж байх шиг байна. Тэхнийг амар урдан харш том байгууламж бол бариаггүй л гэж байгаа юм байна. За хар бэх ноёны тий урчууд нь одоо байшин барилга арын одоо албаныхан шүү дээ тий. Ар ноён тэгээд байшин балгадын барьж өгөөл яваад байгаа юм байна. Та нар ч бас балгас барих соёлд сураад олон хоттой болоод байгаа юм. Хүн ам олонтой болсон учраас тэгж байна уу гэдээ ингээ асуухад хар бэх онгод юу гэсэн үг юм бэ? Энд чинь нэг улс төрийн төвшөөс газрыг байгуулах хэрэгтэй байгаа зү. Одоо танаа Улаанбаатар яаж илжирч байгааг харал та. Ганц төв сууринтай байхад алтан тангууд ирээд алаад дуусглаа. Бүх хүмүүс ардаараа өхнө. Ядаж 7 газар хүн амаа салгасан гэхэрнээ соёлжилт үүсгэх хэмжээнд авч явах хэрэгтэй. Балгасны соёл биш сан шүү. Амьдрах гэж биш авснаа хадгалах гэж тэр балгас чинь хэрэгтэй гэж юм. За тэгэхээр бидний одоогийн ойлголтоор бол ингээд амьдран суух гэх хот бариад байна гэж бол ойлгох ёсгүй юм байна. Энэ бол агуулгах барих гэдэг гэж ойлгож болно. Одоо мэдээж улс болсон юм чинь тариа будаага нөөцлж таарна тий. Тэгэхгүй бүх юмаа ингээд нүүдж байгаа хүмүүс чинь аваа яваад чадахгүй шүү дээ тий. Тариа будаага нүхтэ аваад яваад иж болж чадахгүй. Тэр удам нутагт хөлөөр нь мал тэгээд яваад байна гэд боддоо санта хамаатай жижиг алт мөнгө арх сархад гээд агуулгах барих хэрэгтэй шүү дээ. Дээр байдаг байшин байсан ч ялаа байгаагүй ч ялаа. Ямар ч байсан буудай доторх сархтаа агуулгах нөхөх хэрэгтэй биз дээ. Том хэмжээний усын сан агуулга урт хугацаанд хүн садгалах савуудыг бэлтгэж байгаагийн хувьд дэрэгэн жижиг балгас барьж л таарна. Түүнд угаасаа тойрол хааны будаага хадгалдаг сангийн зойрууд байсан тул сэргээгээд хажууд байдаг байшинг засаж өгнө. Мөн энэ их улс гүрэнд жижиг номын сан, сургууль, гомчийн газар гэж жижигхэн суурин хэрэгтэй болно. Ядаж бичиг үсгээ хадгалах хэмжээний. Тэрийг ерөнхийдөө номоо хадгалах том хэмжээний авдар, будаа хадгалах том хэмжээний агуулгах, бичиг цаас хадгалах авдрууд гээд ойлгоход болно. Ер нь бол авдрал байхгүй юу? Үүнийг ийм хэмжээнд авахгүй бол 8-наас ирж байгаа будаа ононгийн хүндийн ирэх гисээр байтал чиг бороо зохиод муудна сте. Тэгэхээр эд нарыг бүс бүст нь хадгалж тавьсан дээр байгааз энэ чинь Монгол улсын авдрууд. Бид эзэлсэн газрууд зөөх боломжгүй болоод ирэнгүүт авдар барьдаг байхгүй юу? Тэр авдрыг алтан улс тангууд өөрсдөө ч бас хамгаална. Олон хантай болвол авдрууд эвдрээд онно. Тэгээд цэргийн цахим байгуулалтын зүйл барина. Гол нь агуулгах бариад байна гэж байгаа. Тэгээд агуулгахыг харж хамгаалах бас хүмүүс ингэ амьдрнаа да. Тэр хүмүүс чинь одоо нийгмийн одоогийнхоор хэрэгцээ шаардлагатай сургууль цэцэрлэг байдаг юм, эмнэлэг байдаг юм бас хэрэгтэй болно. Тэгэхээр агуулга манай тэнд нэг юм жоохон жижиг суурин үүсээд байгаа. Тэрийг одоо балгас гэж нэрлэдэг байгаа бож тарж байгаа. Түүнээс ч одоогийн хот бол биш шүү. Шал өөр ойлголт юм билээ. За сэрэнгийн хүндийдэх өөлөн будаа тариад эхэлнэ. Манай өнчид гар газар
хөл хөсөргээд хаана тэрийг хадгалах юм? Айл тавихаар бор ухт нэгтчнэстэй буюу нөгөө айл идээд тусах чинь. Тэр будаанууд нэгдсэн журмаар хадгалагдах хэрэгцээтэй үед гаргаж өгч ядаж хавраас намраас хаварт хадгалах болно. Үрийн сангуудаа хадгалах хэрэгтэй. Тэрийг яаж хадгалах юм? Бүхэл бүтэн усын тариалангийн нөөц ганц хүний бодоо биш үү дээ. Сэргээ засаж өөрсдөө газар нутгаа талхаж ихсэн тул өвсний үр хаана хадгалах вэ? Монгол улсад байдаг бүх үрс дургамлуудын үр үндсийг хадгалж дахин ургуулахын тулд хадгаламж хэрэгтэй. Буюу авдар барих хэрэгтэй. Бүх улсын авдар гэхэр хотын дайтай байж сая багтан шүү дээ. Бид ол зомог ихтэйтэй биш. Тэмүүжин хан хуучраас өмнө хийх ёстой байдаг юм аа гэж. Дагаар урсаар ард иргэд эхний хэдэн жилдээ олзлогдсон дарамттай байдаг учраас маш хөдөлмөрч байдаг гинэ. Мөн давар ардууд урах асуудалтай байгаа дээр нь 4-5 жилийн хөдөлмөр эрхлүүлдэг гэж байна. Тэгэхээр яг нь дагаар орсон олзлогдсон ардуудыг эхний 4-5 жил бол ингээд завгүй байлгадаг гэсэн үг юм байна. Ингээд өөр янз бүрийн юм сэтгэхтэй урах, шарвах ч гэдэм үү те цухтаах тиймэрхүү байдлын одоо хаах. Дээрээс нь яг жоохон дөнгөж нөгөө өөр усад эзлэгдэж байгаа учраас бас эхний хэдэн жил хөдөлмөрч байх нь бол элбэг юм шиг байна. Тэгэхээр тэрийг ашиглаад гяс одоо те хийлгэх ёстой юмнуудыг хийлгээд авах хэрэгтэй юм байна. Тэр барилга байшин бариулдаг ч юу яадаг ч юу те. Өөрөөр хэлбэл хэрв тэд зүгээр хэвтвэл бие биесээ дэрэмдээд унана гэж байна. Засгийг ойлгоход 5 жилийн хугацаа байгаа. Энэ улс ямар бүтэн байна? Нэг жил ямар байх? Татвар ямар юм? Яаж амьдрах вэ гэдэг 5 жилийн хугацаа байна. Тэр үед зүгээр суулгаж болдоггүй. Хөдөлмөрлүүлж сурахын тулд засгаа ойлгоход 5 жилийн зовлонт жилүүдийг өнгөрөөх хэрэгтэй байдаг. За ингээд хөдөлмөрлүүлсний дараа яадаг байх нь Тэмүүжин хаан болохоор хишиг өгдөг гинэ. Өмнөх одоо тэр улсуудын байсан хаанууд бол ардаасаа хим татвар авдаг л болохоос биш ийм хишиг өгдөггүй байсан юм л та. Тэнгүүд Чингис хаан болохоор ажиллаж агаад хэдэн жил ажиллаж агаад хишиг болгож хонь өгдөг байсан юм. Тэгэхээр өмнө нь хизээч нөгөө нэг хаанаасаа хишиг авж байгаагүй ард иргэд бүр баг шоконд орд юм биш үү? Гайхдаг гинэ. Хүү энэ хаа маань чи ингэж бас юм өгдөг байсан юм уу гэд. Тэгээд ингээд дагаар орсон ард иргэдтэй байсан юм. Нилээ юм хүндлэлийг авдаг байсан байх нь Тэмүүжин хаан. Сайн хөдөлмөрлүүлээд ардаас нь шан харамж өгч урамшуулдаг байсан байх нэ. Тэгээд ингээд ихээр Тэмүүжин хаанд одоо юм өгч байж буцааж авдаг гэдэг ойлголт өгөхийн тулд нөх ухуулж байшин бариулж байгаа юм аа тэр ардуудаар гэж. Манай ард түмний хэрэгцээний дээд хяналт үнэндээ хэрээдэг эзлээ тогтчихсон байсан гэж байгаа байхгүй юу? Дахиж өөр улс орныг эзэж одоо тий бараа материал одоо юу хийн одоо одоогийнхоор бол хөрөнгө мөнгө цуглуулах хэрэг байхгүйсэн байгаа байхгүй юу? Аль хэдийн хандсан байсан боловч одоо 8-1 эзэлчлээ шүү дээ. 8 чинь бол нэлээд бас ийм баян чинээлэг байсан байгаа тухай үедээ. Тэгэхээр 8-1 бүгдийг өөрсөндөө багтаа гэвэл угаасаа одоо баг хахаж өгөхээр тийм ходоод задрахаар юм байсан гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр шингээж чадахгүй тийм байдалд хүрсэн учраас өөр бас бодлого хэрэгжүүлэх болсон гэж байгаа. Эхлээд эхний ээлжинд 8-1 урдынхаа адилаар тэг шингээхийг оролцсон гинэ. Тэгснээ хагаж бөөлдсөн болно. 8-нуудыг агуулж тэднийг хангалуун байдалд хүргэн гэдэг бол боломжгүй байсан гэж байна. Тийм учраас 8-наас ахуулаад бид тус-тусдаа бүтэц байгуулалтаар эв гэрээ байгуулахгүй бол агуулмжийн хэмжээ хэтэрсэн гэж байна. Тэгэхээр одоо цаашаа өөр улсуудыг одоо эзлээд явна. Ингээд бол арай өөр тогтолцоо хэрэг болсон байх нь. За энэ талаар арай өөр дугаар дээр ярьсан дээр байх. Өвгөн миний дараагийн даалгавар бол Тэмүүжин хааныг хувцаслах биш эд материалаар хангах биш шинэ эзэнт улсын зохион байгуулалтыг Тэмүүжин хаан төрүүлэх адил сэтгэх өвлөөр өвгөн би чинь тоглохчоор үлдсэн болно. Чингис хаанаас 8-1 эзэлсний дараа асуусан гинэ. Чи одоо яах гэж байгаа юм гэтэл тангуудыг гисэн баггүй гинэ. Аль хэдийн бид нар чинь одоо эд баялагаар гэх юм бол те хангалттай дүүрч одоо бөөлжих дайны хэмжээнд хэрээдэг эзлэл болцсон гэж байна шүү дээ. Тэгээд яагаад Чингис хаан ингэж байлдаад байсан юм? Олон улсуудыг эзлээд явсан гэдэг талаар бид нар энэ Монголын нус түүхүүд плейлистийн хамгийн ихний дугаарт хийсэн байгаа. Чингис хаан яагаад аяндаа хийдэг байсан бэ? Яг бодоод үзэх юм бол их сонио. Яагаад гэдэг асуулт нь те бидэрт яг ямар ашигтай байсан гэдгийг яг онгодуудын ярьсан өнцгөөс тухайн юм бодит байдлаас дүгнсэн тийм дугаар байгаа. Тэрийг хэрэг сонсоог байгаа бол сонсороо маш сонирхолтой. За тэгэд хар пинанаас асуусан байна нөгөө Есүчин бол хатан болцсон шүү дээ. Хилийн манаанд үлдээд тэр газараа үлдээд тэгээд Исүүхнийг аваа явсан нүүдэлсэн байгаа. Тэгээд Исүүхэн хизээ хатан цолоо авсан бэ яасан бэ гэж асуусан чинь хэрээдийг дөхнүүлж үрийн сан байгуулсан газар нутаг талхлалтыг 3 жилд бууруулсан учраас хатан цолоо авсан гэж байна. Исүү хатанч 3 жилийн дараагаар даалгавраа биелүүлж газар нутаг инх амгалан тохирсон
газар бодлого барьж дийллээ. Энэ хүртэл бидний боловсруулсан зүйлийг үйл хэрэг болгож чадлаа гэснээрээ хатан болж байгаа юм аа гэж байна. Өөрөөр хэлбэл Тэмүүжин өгсөн ч тухайн газар нутгийг мөхөөгүйгээр ард түмнээ авч явж чадах мэдлэгийн түвшинд хүрснээрээ хатан цодолнуудаа авч байгаамаа гэж байна. Хулан хатан болоогүй байгаа мө гэсэн чинь хатан арай болоогүй. Татвар им учраас Тэмүүжний сүдэрт яваа. Одоогоор зохион байгуулалт тулбарлах ухаан суралцаагүй байгаа. Тэр суралцаж үйлдэж байж хатан цодол авах ёстой босоо гэж байна. За тэгэхээр хатан болоход бас л нэлээд юм болж байна. Юм суралцж ийжтэй гавьяа байгуулж ийж авдаг байх нэ. Бөөртө хатан яагаад шууд 8 явуулгүй хөх төрмөсдөд байсан бэ гэсэн чинь томоохон ундраг усны түшиж газрууд дээр үрийн сан байгуулж явсан учраас 8-ны нутаг хүртэл хурдан очиж чадахгүй. Бүртөө хатны аяндаа бол бүтээн байгуулалтын аяндаа. Тийм ч амархан энэ бүтц тогтолцоог эвдэхгүй болгож ардыг зэгслээд 3-4 жил ёс зүй жаягт толбоод нэг жанхдагч айлын төрийн хэмнэ 3 төлөв байсан бол энд ахуу эхэлснээсээ 8 төлөв рүү дэвшүүлж нэг жайлын чадамжийг тийм үн цэнд хүрэж байж дараагийн ус бараадаж явдаг учраас маш алгуур аялал юм аа гэж. Дотоодын нийт бүтээгдэхүүн гэдэг нэг яриад байдаг шүү дээ. Одоо тэрийг одоо яадаг байх нь 3 байсан бол 8 болгож дэвшүүлж ийж гэж шүү дээ. Бараг 3 дахин өсгөж ийж тэгээ тухайн газар нутагт амьдрах чадамжийг нэлээд сайжруулж ийж дараагийн хот юугээ байгуулдаг байсан байх нь. Өөрөөр хэлбэл бүтээн байгуулалтын аяллаа гэж байна. Хагас дотоо бүтээн байгуулалт биш, хүмүүн зон ардаа барилга, усны түвшиц бүгд бүрэн төгөлдөр хэлбэртэйгээр тэр байгалийн орчин эзэршихгүйгээр төрөөд итгэх цохилтолгоотой ар авдар тогтолцоотой нэгдэх хугацаа шүү дээ. Түүнээс биш тэр гоё орнтой боллоо гэд очиод суух асуудал биш. Тэр бол зүгээр л байшин. Тэр дотор юу хадгалж хэн ажиллах вэ гэдгийг зохион байгуулна гэдэг бол зүгээр нэг байшин эзлэхээс шал өөр. Чамд бүхэл бүтэн 100 давхар байшин өгчихье гэж бодъё. Ганцаараа амьдраад үзтээ хов хоосон хэн амьдрах, хэн цэвэрлэх вэ? Хэн гүйцэтгэж, хэн албатыг 10-20 жил бүтээн байгуулах вэ гэдгийг тооцож хийх ажиллах аяндаа болно. Энэ дээр буруу хийдэл гарах юм бол тэр барилга 100 давхар хоосон байшин л болж хувирдаг. Өөлөн их бас тийм ажил хийж байгаа юу гэсэн чинь ар ноёд бүгд өөлөн бүртээ гэлтгүй бүгд ийм ажил хийдэг. Эзлэн авсан газар улсыг дараагийн 100 жил амьдрах нөхцлөөр хангана. Хаантай хаангүй. Өөрөөр хэлбэл 100 жил наслах бүтэц байгуулна. Энэ бол аяндааны ялалт шиг бол ялалт биш. Нэг жиргэн 8 төлгөний чадварт хүрч байж сая ялсанд тооцдог тогтолцоо юм аа. Маш тийм өндөр шалгууртай байгаа. Одоо манайх чинь энэ бодлого байхгүй штэ. Дагуул хот гэлдэг чинь Улаанбаатар хотын дагуур те селебрити баян шүдэд төв гэл ингээд ярьж байгаа. Тэгээ 20 минутын хот гэд ярьдаг те. Тэгснэ тэнд ерөөсөл орон сууц яриад байгаа байхгүй. Одоо яармөр ерөөсөл орон сууц барьсан байгаа. Тэнд сургууль, цэцэрлэг, эмнэлэг, ажлын байр болно те. Яригдчихэж одоо энэ 3 төлөвнөөс 8 төлөв рүү гэж байна шүү дээ. Тэгэхээр хүн тэнд ажилтай байж иж тэнд татагдана гэсэн үг. Түүнээс зүгээр орон сууцаа төрүүлж барих ёсгүй юм өгнө. Тэнд ажлын байр, бизнесийн татаа нөхцөлийг бүрдүүлж иж татварын татаа нөхцөл ч юм уу те. Тэрийг бүрэлдүүлчих юм бол хүссэн хүсээгүй тэнд хүмүүс очино, ажиллана, сууршина. Тэгээ мэдээж нийгмийн тэр сургууль цэцэрлэг нь бий болно. Орон сууц нь баригдана, худалдаалагдана тий. Тэгэхээр бид нар бол одоо ч буруу төлөвлөлт хийгээд байгаа гэсэн үг. Улаанбаатарын хувьд. Тэгээ энэ болгон маань явж хэл хахуул танил талаараа ажил хийдэг. Мэргэжлийн бус хүмүүс тухайн салбарт ажилладаг. Одоо манай айлч салбарт асуудал болоод идэг юм ерөөсөө л энэ байгаа. Тэгэд энэ нь явсараа байгаад боловсролын тогтолцоо, мэдлэг боловсрол, хандлага, хүмүүжил дээр очиод таардаг тий. Тэгэхээр бид нар шинэ үеэ өөрийн гэсэн үнэт зүйлтэй үнэнчтэй мөнгөөр худалдагддаг тийм шинэ үеийнхэн гарч иж бидний одоо энэ аж амьдрал бүх зүйл тэгшэрнэ гэж минийхаар бол ойлгодог. Тэгэхээр боловсролын систем рүүгээ залуу үеийнхаа хүмүүжил, мэдлэг, хандлагыг сайжруулах руу бүх хүн анхаарах хэрэгтэй юм шиг санагддаг. Тэгэхээр бүх насанд хүрсэн хүн өөрийгөө багш гэж бодох хэрэгтэй. Одоо бидний өвөг дээдсийн одоо сургаалаар бол бүх хүн багш шиг хариуцлагатай байх хэрэгтэй хүүхдийн өмнө. Тэгэхээр яг нь хүүхдийн өмнө маш сайн үлгэр дуурайлал үзүүлж муугаа харуулж болохгүй байх нь шүү дээ. Тэгжиж тэр хүмүүс чинь яг нь сайн сайхан хүн болж төлөвшөнө. Тэгэхгүй одоо бид нар чинь одоо үед бол бүх одоо хүний амнаас хулгай ловер гэдэг үг гараад байна шүү дээ. Тэгэхээр хулгай ловер гэдэг үг сонссон хүүхэдтэй хулгай яаж ловер хийж болох юм байна л гэж одоо сэтгэж өсөж байгаа. Тэгэхээр бид бүгд одоо заавал төрийн томчууд гэхгүй те төрийн албанд ажилладаг гэхгүй ажилгүй гэртээ байдаг гэхгүй те бүх хүнд ор бүрнээ хариуцлагатай байж хүүхдэд эрэг үлгэр дуурайлал үзүүлж ийж манай ус хөгжих юм аа гэж одоо би боддог. Тэрийгэж манай одоо өвдөд сайн мэдэн штэ хүүхдүүдийн хүмүүжилт хийж эцэг ихэд нь хүртэл шалгалт хийгээд эцэг хийх боломжгүй одоо тэ нөгөө одоогоор үл хайхрах хүчирхийлэлд өртөж байгаа хүүхдүүд байх юм бол тэр эцэг ихийг дахиж хүүхэд гарахгүй болгох тийм
хууль цаацтай байсан юм бэ лээ. Тэгэхээр хүүхдийн хүмүүжилт гэхдээ иргэдийнхаа төлөвшөлт маш сайн анхаарсан учраас тухайн хүмүүс тийм өндөр потенциалтай хүмүүжилтэй байжээ. Тэгэхээр тийм лаг ард иргэдтэй юм чинь тэр дундаас бас шилдэгүүд нь төрийн удирдлага хийгээд тэгээд тэр улс зөвхөн эдийн засгаараа биш амьдралын чанараараа жаргалтай байдлын нөгөө индексээрээ өндөр улс орн болдгийм байна гэж би бол харсан. За тэгээд энэ хар бэх ноёны яриа маань ерөнхийдөө ингэж бол өндөрлж байна. Тэгээд энэ дээр бас нэг хэд гурван асуулт байна. Энэ дээр жамуухыг 2 дахь ханаар товлож байтал 8 руу ороод алга болсон гэсэн. Тэр ямар юу болсон бэ гэсэн чинь нэр мөхсөн, үйл мөхсөн хан хаан хизээж синтед авирдаггүй маа гэж байна. Тэгээд ч яах нь Тэмүүжин үхэд жамуухаас өөр чанартай хөзрүүд гараад ирсэн учраас тэрэ гэж байна. Хугацаа 20 жилийн бэлтгэл хангасан дараагийн хаад бэлтгэгдсэн учраас жамуухын хэрэгцээ унчсан байгаа юм гэж байна. Одоо дараагийн ирэн бол дараагийн 20 хааны түүх. Тэр хорчин Тэмүүжин жамуух гэдгээс ч эдэр залууд одоо дөнгөж 30 хүрч байгаа. Тэр 50 настай 1-р суудлын ноёд үн цэнтэй биш ээ гэж. За тэгэхээр ерөн бол Тэмүүжин жамуух бол үн цэнээ алдаад эхэлсэн. Дараагийн залуучууд бол аль хэдийн 20-од залуучууд бол хинж өгсөн гараад ирчээр юм нөөцтэй залуучуудтай болцсон. Тэгэхээр Тэмүүжин өгөхөд жамуух гэсэн сонголт заавал хийх албагүй. Тэмүүжин өгөхөд яах нь бүр 20, 30-аад насны залуучууд эдгээр бэлтгэж чадсан байгаа. Энэ 60-аас 80 насны хүмүүс нийлээд те хойч үеэ бэлтгэсэн байгаа байхгүй. Тэр тухайн үед яах нь настай хүмүүс маш тийм одоо нийгэмдээ оролцоотой хариуцлагатай байдаг байсан юм байна гэж нэг талаараа бол харж байгаа. Тэгээд 40-од насныхан бол эдэр одоо жихэн одоо нөгөө туршлагатай улс төрд ерөн одоо нөгөө доод үеэ бэлтгэд хэрэгцээтэй хүмүүс гэж үнэлэгддэг байсан юм байна. За тэгээд 20-30-аад насныхаа бол ирээдүйн маань гэдэг байдлаар яах нь бэлтгэдэг байсан юм байна улс төрд те. За ийм байжээ. За тэгээд энэ сүүлийн 98, 99 дугаар бол энэ хар бэх ноёны ярианаас бол гарсан дугаарууд байгаа. Энэ агуулгыг сонсоогүй энэ дугаараа сонсож байгаа бол эхнээс нь 98-аас эхлээд сонсоод үзээрэй. 98-аас 99 бол яг ингээд дараалалаар нь сонсох бол маш сайхан ойлгомжтой. Хоорондоо уялдахаар юм дугаарууд байгаа шүү. Яг түүхийн холбогдлоо гээд түүх одоо цээжилдэг шиг тийм бол биш. Нэлийн зохиол шиг яг аж амьдралын талаар ингээд бодтой нүдэнд харагдахуц ярьдаг учраас илүү сонирхолтой байсан байх гэж найдаж байна. Тэгээд дараагийн одоо түүхийн холбогдлолтой дугаарууд дээр бас яг уран зохиолшил та бүхэнд тийм сонирхолтой дугаарууд орох болно. Тэгээд дараагийнхаа дугаарыг сонсох бол манай цугийг дагаад явж байгаарай. Энэ 98-99-ийг дугааруудыг хүргэсэн хар бэх онгодын яриа нь болохоор өрөг тунхаг тамга гэх тийм 4 бот номны зөвхөн ганцхан нэг ботынх нь нэг 20 орчим хувийн хуудсан дээр байгаа. Ямиг л би та бүхэндээ энэ одоо хэдийн бараг 20 дугаар хүргэж байгаа гэсэн. Тэгэхээр маш өргөн хүрээний агуулга байгаа. Та бүхэн энэ өрөг тунхаг тамга гэдэг энэ 4 бот номоо худалдаж аваад өөрснөө бусад агуулгыг уншаарай. Энд номонд боорч жанжны түүх байгаа. Яг Тэмүүжин буюу Чингис хааны өөрийнх нь яриа байгаа. Бусад тухайн үед амьдарч ирсэн те нэлээд олон хүний яг өөрийнхөө амьдралыг ярьсан юм гой сонирхолтой хэсгүүд буюу одоо биднийхээр бол одоо 13 дахь зуунд амьдарч ирсэн хүмүүсийн сүнс бид нарээр ирээд өөрснийхөө амьдралыг ярьсан тийм хэсэг байгаа. Тэгэхээр нэлээд сонирхолтой байх гэж бодож байна. За тэгээд дараагийн шинэ цувралаар уулзлаа. Түр баяртай.